Ой. Яава. Ой. Үй. Байжилтын тоо алдуулах гэдэг энэ алдуулчлаа. Наадаа ч шатруу шүүг нь боддөг юм бэ. За энэ угаасаа би гар хүрээгүй юм шиг дутааг байх. Йоо ямар азар та хоёрын мөнгийг үрж эхлээгүйсэн юм бэ? Анхнаасаа баларх гэж штэ. За юу болов? Инглээ. Нөө сая Оросын зүүн бэлгийн тулааны ялагч Жулия Ванг байна штэ тий. Тэрнтэй ах нь интернетээр холбогдоод. Тэгээ та ахаад нэг зүүн чи өөр дээрээ нэмээд ингээ хоёулаа болоод манай Монголд ирээд хүн хамтаа үзэж хараач. Би тэгвэл энэ хавьд бас юм зохицуулъя гэд. Тэгээ би зуучлаа. Хүмүүс ч ихтэй интернетээр надтай холбогдоод үзүүлээ харуулъя гэд ингээд бөө мөнгө над дээр овоороод тэгсэн чи нөгөө хоёр зүүн чинь ирэхээ болоод ах нь ингээ босд мөнгө хүмүүсийн мөнгийг буцаагаа тараагаа явж гин. Хөөе. Наатыг чи мэдчихэж штэ. Тэгэл мөнгө өгсөн штэ. Яагаад ирээгүй юм бэ? Ирэхгүй байна. Тийш штэ. Яагаад ирээгүй юм бэ гэхээр манай Улаанбаатарын утаанаас айчлаа. Одоо тэндээс үзсэн юм уу яасан? Ямар ч үснаад Улаанбаатар чи айгүй утаатай байна би очихгүй гэдэг чинь. Тэгтээ ах нь юу яаж байгаа? Бас мессеж бичиж байгаа. Холбоотой байгаа заяа. Хэрвээ дулаан орохоор энэ нааши ирэхээр болох юм бол би таарийн оочрыг ахаад урагшлуулъя заяа. За тэгэр ахаа заяа. Та алга болчихоо. Үгүй. Мөнгөө байлгаж байгаараа. За. За. Миний найз чамаагаар түрүүнээс хойш битээр зөндөө ажиглаж харлаа. Чи бүр хүмүүсийг дуудаж ирээл тэгээд мөнгө төгрөг өгөөд явах юм аа? Үгүй. За нэг юм учраас маргааш ихэд би нөгөө банкнд лизингээ төлөх хугацаа болчиход байна. Маргааш надад мөнгө хэрэгтэй байна. Лизингээ өгчөө би нөгөөдрөөс чамд мөнгө олоод өгчий. Хөөе, тийм байхгүй. Гэхдээ тийм юм байхгүй гэж за чи мөнгөтэй өж чинь арай унжих. Найз цалингаа хийсэн ба 2 хоног бүр цалингаа хийхэд гэртээ ч чадаагүй юм чи. Үгүй найзууд ардаа би хүнд мөнгө өгөөд байгаа юм биш. Хүнээс авсан мөнгөө буцаагаад өгч гин. Найз сая Оросоос 200 бэлэгч Монголд авчирыг гэсэн чинь хүмүүс надад айгүй их мөнгө өглөө. Нөгөө зөнчт нь ирэхээ боллоо. Би хүмүүсийн мөнгийг буцаагаад өгч гин. Одоо нэг айлын мөнгө үлдсэн байна. Тэр айлын мөнгийг өгчих юм бол энэ асуудлаас ингээ хэл амгүй салъя. За тэр нэг ганц айлынхаа мөнгөийг чи надад өгч. Би маргааш хөөе. Миний зээлийн түүх балгах гээд байна. Би байж сүрэлт юу нэ гаднаас яасан гинэ тодорхой хэлдэг юу нэ зүүнч авчирсан. Зүүнч авчирсан. Авчирыг гэсэн ирээгүй. Тэгээ нэг айлын мөнгөийг өгөөгүй байгаа мэн те. Ямар зүүн чи? Ягав Жулия Ванг гэдэг. Нөгөө зүүн бэлгийн тулаа нэвтрүүлэхэд ороод төрүүлдэг Жулия Ванг гэдэг нэг өндөр хүүхэн мөн үү? Нэг цагаан үстэй. Өөрөө шолом гэдэг өндөр. Тийм үү штэ. Өндөр гоё хүүхэн байдаг штэ. Хүм үү. За надад ястаа мэрэгэн санаа төрлөө. Чи бид гурав дунд Жулия Ванг вэ штэ. Сүрхтөө. Савгаг Жулия Ванг шиг гуцлаад тэр айлынхаа тухай мэдээллийг чи савгаад хэлээд өгч. Савгаа орлоо, ганц хоёр юм ярьлаа, мөнгөний авлаа, гурулаа хуваалаа. Тэгээл та. Тэнд юусэн ихнэр нөхөр хоёр байдгийг би мэдээллийн өгье заяа. За тэг. Гэхдээ би хоёр зүнч гисэн юм аа. Чи нэг зүнч нь болчих. Надтай адилхан зүнч үнэхээр байдгүй. Би тэр зүүн бэлгийн тулаа нэвтрүүлэг чи үдсэн. Ёстой байд. Байж та. Чамтай адилхан нэг зүнч байна. Ямар? Болгарын зүнч Ванга юм гээ. Ванга. Тийштэй нөгөө алс ирээдүйн бүх юмыг зөгнөөд хэлсэн зөвгнүүд нь бүгд дараалан биелсэн. Хараагүй болсон сүйдээ бүр ингээд сохорцсон нэг имээ байдаг шүү дээ. Ванга гэдэг. Нэг хар алчуутай Ванга имээ гэх тийм ээ. Хамаа алгаа мөнгө олж яваад одоо юу ч болсон хамаагүй заяа. Түн тэр айл очихоо. Очил доо. Би таарт мэдээлэл нэг ор заяа. Явъя. Хамаагүй юм ярихгүй шүү. Штэ. За гэр орноос сайхан цэвэрлсэн оогийн хоолоо хийж байгаа. Юу дутаагаан болоо нэг л сандраад байгаа чинь. Ямар амар сандарч байна. Хүй. Чи ч одоо хүн сандарч байгаа чи яасан амар тайван явж явах юм бэ? Чи харин өөрөө яга сандраад байгаа? Үгүй тэгэхгүй яд юм бэ ханиа. Манай гэрт Оросын зүүн бэлгийн талааны ялагч Жулия Ванг ирэх гээд байна. Тэгэл яг тэр хүн чинь орж ирэл тэгэл үдс чараад хэлж яриад гарна үсттэй. Чи бити сандраад бай. Чамайг сандрахаар би бас сандрах гээд байна. За тайвшрээ. Ой хараа. Юу яа тийм үү? Тэр хүн чинь ерөөсөө ингэж хүнийг харж байгаа бүх юм шууд хэлэх үү? Тий, нэг хараад нэр чивт хэлнгээ оддоо. Яна ямар аймаар юм бэ? Чи юунаас найдын? Юу хоёулаа тэр хүнээс чи юм асуухтаа тусдаа өрөөнд асууж болох уу? Болохгүй. Заавал хамт асууна. За тэгвэл баларх юм байна да. Саяны нөгөө миний нэг оройч ирсэн 5 дахь өдрийн оройны явдлыг хэлэх болов? Шууд л хэлнэ штэ. Чи нэр айр хүнэртүүлээд ирсэн те? Тэр чинь би асуух юм байна. Вэ, тэр чи хайраа би чамд өөрөө хэлсэн штэ. Найз нартайгаа ганц нэг 100 татсан гэд. Тэр нөгөө хиний Батагийн ихнэрээ найз Цэцэгмаагийн талаар хэлэх болов? Юу Цэцэгмаа вэ? Нөгөө юу яасан штэ нөгөө Батагийн төрсөн өдөрт хоёулаа очисон чинь ихнэрийнх нь найз гэдэг нэг хүүхэн чиний хажууд ойрхон суугаад ш. Тэрийг л ярьж байна. Чи өөр нэг сонирн байгаа шүү. Шинэ машинтаа олоод шинэ жолооч аваад удахгүй намаагаа сольчих юм шүү дээ та. За юу гэж тэ хайраа. Би бүх юм шинжилсэн ч чамаагаа шинжлэхгүй штэ. Чи л өөрөө хуучраад байгаа болохоос.
Take note. Nooгүй. Эртэд би утас чинь үзээд мессежн дээр нь юу хэлсэн гэж хайраа чамайгаа үнсээ чи бол хамгийн дур булаан бүсгүйгээд нэг эмэгтэйрөө бичсэн байсан. За наадах чи ёстой надад ямар ч хамаа байхгүй шүү. Хөө ягаар хамаагүй дээ. Чиний утсан байгаа зү. Би яаж мэдчихэдэг надад ухаалаг утас чи ухаантай юм болохоор өөрөө карманд явж байгаа л бичсэн байлээ шүү. Ямар амар ухаалаг утас вэ? За хайраа чи бити намайг хардаад байл та. Чи битээ худлаа яриад хүүхэд хуурж байгаа юм шиг. За хайраа хоёулаа одоо маргалтгаа болий. Одоо сайхан юм яри. Энэ жил хайр нь улс төрд хүчүүлээд гарчих юм бол хоёулаа сайхан амьдрын шүү дээ. Тий ханиа нэрээ гойцаа. Яг уу. Тэгтээ хайр нэг л юмд их санаа зовж байна. Юунд? Ямар ч боловсралгүй хайр нь улс төрд гараад зүгээр болов. Чи өчтөчнөө сургууль сурж исэн гээ үстэй. Тий сурч исэн. Тэгээд би тэгтээ чамд сурч исэн л гэж хэлсэн болохоос төгссөн гэж хэлээгүй шүү дээ. Дандаа сурж байгаа тал дундаас нь хайчдаг юм чи яах вэ? Энэ олон жилийн турш намайг хуурсан юм уу тэгээд чи? Харин чамайг битгээл Монголын ард түмнийг хуурах гэж зогсож байна. Хүн байна уу? Ороод. Орох уу? Ой хана ирлээ. Яа. Гүм азтай хүмүүс цаанаас өөр юм. Гялалцаа шал өөр харагдаж штэ. За ингэсэ. Нөгөө 200 бэлэгч маань ирэхгүй гэж яагаад ирэхээр болоод. Тэндээс одоо үдсэн юм уу яасан? Өө Монголд ч нэг айлыг үзэхгүй бол болохгүй байна гэ. Тэгээ тэр нь танаах унж таараад өгөө. Заашгүй. Ерөөсө танаахыг үзчихэл явхаар боллоо. Буцаар болсон. Уучлаарай би нэг найзаагаа дуудсан штэ. Ой, өөр хүн үзэж харахгүй. Ханиа нөгөө отгоо нөхөр сүдэртэй болсон гэсэн бөө пориглээ тэрийг асуу гэсэн байхгүй юу? Тэг хайраа би энэ хүнд чи айгүй их мөнгө төлж байгаа тэр отгоо чи мөнгөтэй мүү? Өөрөө мөнгө төлнө үү? Мөнгөтэй. Тэр хүн нь бол мөнгөтэй л юм байл та. Уг нь мөнгөтэй юу? За би яг уу зөнчнөртэйгээ бас ярилцъя. Үзэх нь үү яах нь. За тэгээд мөнгө ярьсан дээр нэг юм ярьчих. За. Одоо нөгөө тэр хүмүүс чи ирээд ихнэр бит хоёрын асуусан асуултанд буруу зүрүү хариулаад сэтгэл санаа жоохон нийцэхгүй байх юм бол би өөрт чинь төлсөн мөнгөө буцааж авна шүү. За юу тий. Хоёулаа угаасаа тэгж ярьж тохирсон шүү дээ. Тэгтээ гайгүй бах тий. Тэгээ бас нэг юм байна. Би тэр хүмүүсээ чи ерөөсө зурагтаар л харж ирсэн болохоос яг ингэж нүүр тулж уулзаж үзээгүй. Тэгээд нэг бас нэг сайн итгэж өгөхгүй байна заа юу. Тийм болохоор үнэхээр одоо мэддэг юм уу үгүй юм уу гэдгийг шалгах үүднээс ганц хоёрхан амархан юм асуун шүү. За. Шалгаад байгаа юм уу? Яагаад байгаа юм? Тий шалгана. Яахын хөрхийг шалгаж. Юу хөөрхийг? Тэрийг та нэг хөөрх хэлээд ах юу гэдгийг. За тийм ээ тэр мондог хүмүүс одоо тий. Тэгтээ баг манай зөнчнөр та хоёрт баг асуулт үлдээхгүй болтол чи одоо хэлчих байлгүй тий. За их хүндэтгэлтэй байгаараа заа юу. Юусо танаахыг үзчихэл тэгээ шууд солонгос руу ниснэ. За айгуу тийм очир дараал ихтэй байна. За одоо ингэж би танаа гэрт өрье. Ингээд би танаа гэрт өөрийгөө шолом химээн нэрлсэн Оросын 15 дахь удаагийн зүн бэлгийн тулааны ялагч хадагтай Жулия Вангийг би үрж байна. Ну, здравствуйте, дорогие монгольские друзья. Ой, хэлийг ойлгохгүй. Тий? Яасан? Хэлийг ойлгохгүй байна. Наа чи ямар хэлээр ярьдаг блэ ой? Орсоор яриад байна. Ну, хорошо, что мы здесь встретимся. Зүгээр монголоор яриач монголоор. На монгольском языке, да? Тий, та монголоор ярихгүй юу? Ну, хорошо, попробуем. На монгольском, за зүгээр монголоор ярьчихдаг. Оо, шууд ингэ ярьчихдаг юм уу? Төгс хүн шүү дээ. Гайхалтай. Цус сорогч. 2. 3 цус сорогч мэдрэгдэж байна. Чи Монголд ямар юмны цус сорогч байд юм бэ? Тэд нар ч л ийм амар юм ярьдаг үстэй. Аллах мэдрэгдэж байна. Тэнд ч гэсэн бас аллах мэдрэгдэж байна. Энд бас аллах болсон байна. За чи хөөе хамаагүй юм ярьж наад яриандаа чи өөрөө ороогдовтоо дараа. Ингэж л итгүүлж үнэмшүүлэх хэрэгтэй үстэй. Цус сорогч. Цус сорогч мэдрэгдэж байна. Уучлаарай, та цус сорогч гэж юу яриад байна? Шумуул. 2 3 шумуул. Цус сороод яг энэ ханан дээр буусан байна. Хойноос нь илдэж яваад пад. Хөөрхий шумуул чарлаа явсан байна. Шумуул чарлна гэж ямар юм бэ?
Би мэдэрч байна. Над мэдрэгдээд байна. Юу тэнд та юу мэдэрвэ? Тэнд ямар нэг юм болоогүй дээ. Харин Тэнд болсон л байсан та. Яг энэ аллаг болсон байна. Энэ байшинд урд нь өөр хүмүүс амьдарч байсан байх юм. Үгүй. Энэ байранд шинээр нэхнэр бит хоёр орсон юм. За тэр олон юм ярьж байгаад одоо орогдож байгаа байхгүй юу? Яаж яхад бити доёг гээд хоёр тийш олгоод айлтаач. Энд яах ярахгүй урд нь өөр хүмүүс амьдарч байсан байна да. Харь хилтэнгүүд мэдрэгдэж байна. Барилгачд. Одоо энэ тансаг байшинг ямар хүмүүс барьсан болоо? Энэ хятад барилгачид барьсан. Тэд нар барилга барих явцдаа яг энд амьдарч байсан байна. Хавханд орсон хулгана. Пад. Хулганы үхэл аллах гэж харагдсан байна л да. За. Энэ байшинд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн амьдардаг юм байна. За ястаа уучлаарай. Та энэ удаад буруу хэлчлээ алдчихлаа. Энэ байранд 3 хүн амьдардаг. Эхнэр бит хоёрын нэг дүү охин хамт амьдардаг юм л да. Чи ямар түргэн амтаа залуу байна? Отоохон хэлхийн хооронд чинь бас дээр нь та хоёрын дүү охин чинь амьдардаг юм байна гэж хэлхийн хооронд чинь та алдчихлаа гэж дальж ганаад ахын чи чадаа. За уучлаарай. Тэр дүү охин маань эхнэр бит хоёрын яг хинийхэн дүү вэ? Та тэрийг хэлээч. Одоо хинийхэн дүү юм бэ? Яна найз энэ дүү охиныхын талаар юу ч мэдэхгүй шүү дээ. Юу ярьж байна? Чи ч одоо мэдээллийг мэдж байгаа гэж чи нааш нь авчраа өстэй. Харин тийм ээ. Ой. Юу ярьж байгаа гэж байна? Хинийхэн дүү юм бэ? Би мэдэхгүй шүү дээ найзаа. Одоо тэгээ хэдий бол би ингэж гараараа хүм айчих гэж байгаа юм шиг зогсох юм. Чиний Үгүй. Бас л алдсан. Манай эхнэрийн дүү. Чи ямар түргэн амтаа залуу вэ? Гэхдээ чи хэлхийн зурдгал бас л алдчихлаа л гэл инээгээл ах гэж чадаа. Чиний эхнэрийн дүү байна. Надаа мэдрэгдэж штэ. За. уучлаарай. За одоо тэгвэл нэг асуулт байна. Тэр дүү охин яг хэдэн настай хүн бай? Та тэрийг л хэлдэ. Хэдэн настай хүн бай? Яна найз надад чинь шалгана гэсэн одоо тэр шалгалт юм байна да. Хэрвээ наадхаа чи хэлэхгүй бол мөнгөө буцааж авна гэсэн. Чи тэгээ юу ч мэдэхгүй бол юугаа ирсэн нааш нь дагуулж ирсэн байж ч одоо. Хамаг мэдээллийн өгнө гэж нааш нь дагуулж орж ирээ биз дээ. Яшиг зүгээр худлаа үдсэж байгаа царай гаргаж байгаад ухраад гараа явчих юм уу? Тэгж болохгүй. Тэгвэл бүгдийг буцааж авна гэж штэ. Тэг одоо хиттэй их юм бэ? За чи өөрөө л аргал. 19. Үгүй. 19-т бүдэрч унсан юм байна. Тий, нэрээ бүдэрч унсан штэ. Тэгсэн гинэ. Би таачлаа штэ. За. Би сая таачлаа. Тэглээ штэ. 21. Үгүй. 21-т их гуниглсан юм байна. Яг анхны хайранд хаягдсан. Тэгсэн гэж. Би үзээд нь штэ. Юу вэ? Надаа шууд нэг юм мэдрэгдээд байна. Нэрээ. Манчкан шууд хараад нь штэ, Тэр охин 23-тай. Үгүй. 24. Үгүй. 5. Биш ээ. 6. Яна төхөд байна. 27. Үгүй нэгийг нэмвэл яг таалаа. Тэр охин 28-тай юм байна. Та үнэхээр мэддэг юм байна. 28-тай гэж яаж мэдвэ? Зүн бэлэгтэн болчихжээ. За. Үгүй дайцаа.
Чи мундаг байгаа биш юм байна. Цаад хүн чинь мулгуудаа байгаа байна. Үгүй. Хөөе, надад шууд юм мэдрэгдээд байна хөөе. Яшгаа. Би үнэхээр яг нэг юм үзээд хараад мэдээд хилээд байна. Тэнгэр бурхан минь баярлалаа. Тэгвэл үгүй нэрэ чи юм асуугаарай чи заяа. за хөөе битээ царцаад байгаараа хөөе. Надаа нэг асуулт байна. Боловсгүй яхаа? Энэ 2016 оны сонгуулиар миний нөхөр гарах болов уу? Чиний нөхөр чинь Би уучлаарай бүсгүй минь. Нөхөр чинь гарахгүй юм байна. Их мулгуу хүн байна штэ. Мулгуу гэж чи хэлээ үстэй. Тэгээд тэрийг чи их мэртний хэлээд тахтай яадгийн. за би таныг үнэхээр биширья. Та үнэхээр мэддгий юм байна. Намайг мулгуу гэж яг хэллээ шүү. Чи намайг шүтэн биширчлээ штэ. Үгүй нэрээ. Цаад хүн чи бүр супер болгоо хүн байна. Үгүй. Үнэхээр надад нэг юм мэдээлэл орж ирээд байна. За болтгоо. Нэрээ. Уучлаарай. Дахиад нэг асуулт асууя. Боловсгүй яхаа? Би нэг хөрхөн хүүхдэд болмоор байгаа байхгүй юу? Тэгсэн чинь Улаанбаатарын утаанаас болоод болж чаддаггүй. Энэ Улаанбаатарын утаа хизээ арилах юм болоо. Энд ч одоо юу хамаагүй дали юм асуудаг хүүхэн бэ? Энэ хотын утаа хизээ алгуулахыг би яаж мэдэх юм бэ? Утаанаас салгана гэсэн дарга нар нь юугаа чилж мэдэхгүй байх чинь би одоо хэдэн он гэх юм? Хэдэн он гэх юм? Томитгүй миний нас мэддэг болсон юм чи үзэл хэлчихгүй юу та. За. Хитгэхинтэй ч яадаг элдвч 50 гээл багцаалтаа л хэл. Тийм холов. Тэр бол бид нар утаанаас салахгүй мүү? Тэгж хамаагүй хотлоо ярьж чадахгүй. Тэрэн дөрөв зүгээр жинхнээсээ үзчихье. Яшгаа. Чи ч одоо яаж нэ ядуу татах хийгээд хүй. Зүгээр үү? Юу ч орж ирдгүй. Үч юучгүй юм чи юу орд юм бэ чамд? Түрүү нэг юм багцаа орж ирээлээс юм да. Бүсгүй минь нэг юм хаалт байна. Пиг саад нэг юм хаалт байна. Хин нэгэн хүн надад хаалт тавьчихсан юм шиг байна. Ерөөсө болж өгдөггүй? Хаалт гэсэн үү? Аргагүй. Зүнчинд бас би биэндээ хаалт тавих тохиолдол байна л да. Тэгвэл одоо би хадагта Жулия Вангд хаалт тавьсан тэр эрхэм хүнийг би оруулъя. Тийм ээ, тэр хүн бол Болгарын зүм бэлэгч Ванга юм аа. Ванга. Энэ ямар олон хүмүүс байна вэ? Суугаа явчих чинь. Алуу, энэ гард ор байгаа хүн бас суудлаасаа бас. Энэ хүн сууж байна уу? Босоо. Алуу бос санаа зовх зүйл бос. Хоёр хүн байна уу? Бос зүгээр санаа зовх зүйл. Энэ хоёр их сайхан амьдрнаа. Алуу энэ хүүхэд байна өрг. Байна. Энэ хүүхэд байна уу? Өрг. Яшаа. Энэ хоёр хүүхэд төр барих хүүхдүүд байна да. Сайхан энд байгаа хүмүүс их сайхан амьдрнаа. Бүгдээрээ их сайхан. За. Баярлалаа. Энд юу хаалт байгаад байна? Энд хаалт байна дээ. Бабушка моя. Жули. Я здесь. Жули. Ямар сайхан учрал. Жули. Ванга. Имэмэн та ямар сайхан юм бэ? Энэ цонхны цаан цугласан хүмүүст аз жаргал сайн сайхныг өрөөгөл зүгнөөл. Уянтай сайхан хүмүүс байна. Уучлаарай, би нэг асуулт асуусан шүү дээ. Энэ Улаанбаатарын утаа хизээ арилах юм болоо гэд. Жули хариул. Үгүй, надад нэг юм хаалт бай. За би хариул. Юу гэнэ? Улаанбаатарын утаа хизээ арилах юм болоо. Улаанбаатарын утаа юу? Тий. Зам болохоор арилнаа. За. Зүгээр зам болохоор зүгээр сэлмэл явчихсан зүгээр. Сайх утааг мартсан. За явъя. Одоо явъя. Толгой эргэж нүдэн анхаа. Сайхан юм бэ. За. Баярлалаа.
Би өнөөдөр ийм сайхан эмээтэйгээ энд уулзсных. Тэгээ бас дээр нь зочдомтгой сайхан Монголын ард түмэнд хүрэлцэн ирсних бит хоёрын зүгээс намайг хүмүүс ярьдаг юм л да. Ихэс төрхтөө уйлж биш дуулж төрсөн гэж ярьдаг юм. Ингээд Монголын ард түмэнд та бүхэндээ бит хоёр ад жаргал сайхныг өрөөгөөд ад жаргалын шуухай дуугаар айдууны мэд дэвшүүлж байна. Гайхалтай. Түнчнэр маань айдуу барихнэ. Манай эхнэрийн дүү охин юм асуух гэсэн юм аа. Тий. Ооги амжихгүй. Онгоц ирээдүйн нөхрөө асуугаад ав. За. Одоо хүү үзэхгүй те. Сайн байна уу? Здравствуйте. Танаас юм асууж болох болов? Пожалуйста. Би ганц би юм л да. Тэгээд би Зайныхаа ханыг асуух гэсэн. Бүсгүй минь. Надад ойртооч. За. Битгий. Намайг тэгэр. За. Ямар сайхан. Надаас хүмүүс шулам гээл айгаад идэх. Айх хэрэггүй бүсгүй минь. За. Би чиний заяаны ханыг мэдэрлээ. Чиний заяаны хан чинь нэг тийм гаргийн нэртэй залуу байна шүү. Сугар, санчир. Биш тийм гаргийн нэр биш. 7 хоногийн гаргийн нэртэй залуу байна. Дава, мегмар, нема, пүрвэ. Нема пүрвгээс холоогаарай. Бимба ч гэсэн тусгүй залуу байна хэрэггүй. Нэг тийм юу 7 хоногийн дундуур гарч ирдэг нэг юм гариг байна. 5 гариг. Ямар гоё юм бэ? Миний заяаны ханыг гаригаа гэдэг юм байна. Үгүй. Тэр гарига гэдэг залуу аач ч гэсэн зайтай явсан дээр шүү. Нэг тийм тэрний өмнө хэлсэн нэг нэр байна да. Тавга. Яг мөн. Заяаны ханы нэрээ сайн тогтоож аваарай. Ямар гоё юм бэ? Их сайн залуу байна. Маргаас чи төв цэцэрлэг түрээлэнд яваад очороо. Тэнд нэг цэцэг барьсан өндөр залуу зогсож явах вэ. Чи шууд явж очоод ямар гоё цэцэг вэ? Энэ цэцгийг хаана худалдаалж яах гэж очороо. Тэр залуу шууд чамд цэцгээ өгөөл та хоёр сайхан танилцах юм байна. Тэр залуу чамайг сайхан авч явнаа бүсгүй минь. Маргааштай чи мөнгөтэй очороо. Цаадах чинь лизингээ төлөөд мөнгөгүй явж явах юм байна шүү. Та хоёр сайхан амьдрын бүсгүй минь. За. Өөрийгөө шахчлаа. Ямар гоё юм бэ? Ашгүй те. Болоо. За яна. Хизээ ирж байгаа юм бэ? Яава. Дүнгийн гараа авчлаа. Хойноос гарыг. Ямар багтаа юм бэ? Мөнгөтэй уулзтаа огруулаа. За ёстогой. Та хоёр ямар амир адилхан болов? Төстэй нөө. Банк юм ороод ирсэн бүрстэй яг адилхан. За одоо мөнгө. Одоо ингэсэ. Ахаад үгүй үзүүлэг нэ. Тийм юм баггүй. Ямар жинхэнэ зүн бэлгт юм биш үгүй шүү. Би үзье. Тэгвэл тэр үний мөнгийг хоёулаа хуваан заяа. За. Тэр ирж байгаа бүсгүй хаа. За тэр бүсгүйг үзээд ирчихлээ. Мөнгө тэгээд яаж? За би одоо банк руу очиж та хоёрын мөнгийг данзаар чи шилжүүлчих заяа. Амжилттай зууд. За ямар ч яс. Юу вэ? Чи манай ихнэр байна шүү дээ чи. Юу отгоо байна шүү дээ. Манай ихнэр тавга чамайг танихгүй. Манай ихнэр байна шүү дээ наад чи. Яана. Ямар гоё юм бэ? Сайн байна уу та? Добрый вечер. Julia Vank гайхалтай. Красивая женщина. Яна би орсол мэдгүй шүү.
Ничего, не беспокойтесь. Да би монголоор ярьчих. Төө би монголоор ярьчих. Оо за. Би нөгөө Не скажи мне. Юу ч ярих хэрэггүй. Чи чинь нөхрийгөө хайж яваа бүсгүй шүү дээ. хин би юу? Тийм ээ чи. Тий. Чи нөхрийнхээ төлөө их санаа зовж байгаа юм байна. Хин би юу? Тийм ээ чи. Тий. Чи нөхөртөө амьдраад 20 жил болсон юм байна. Хин би юу? Тийм ээ чи ямар биел байв гэж те хөө. Тий амар тий. Чи 2 хүүхэдтэй юм байна. Хин би юу? Тийм ээ чи чамаас өөр хэн байх вэ? Ямар биел хүүхэдтэй байв гэж. Тий. Чи нөхөртөө их хайртай юм байна. Хин би юу? Тийм ээ чи биел байв гэж те ч одоо. Би чамайг үзээд байгаа үстэй энэ ч одоо. Хин та юу? Би үзээд байж та чамайг гэж. Би чи Оросын зөв бэлэгтэн хүн штэ чи ч одоо. Хин та юу? Мэдээж би штэ өөр хэн байх юм бэ ямар чи байв гэж те чи. Би Жулия Ванг штэ би. Хин та юу? Би өөр хэн байв гэжтэй энд өөр хүн байхгүй байгаа үстэй. Намайг хүмүүс шулам гэдэг штэ би чинь. Хин та юу? Мэдээж би штэ. Би чамайг үзэж харж байгаа үстэй чинь. Хин та юу? Өөр хэн үзээд байгаа бэ чи би үзэж штэ ч одоо. Йоо. Нөхөр чинь эндээс их хол газар байгааг би мэдэрч байна. Хин та юу? Би. Чи эсвэл мэдрээд байгаа мó чи? Би мэдрээд байна штэ ч одоо. Хэрвээ хүсвэл би нөхрийг чинь яг энд аваад ирж болох юм байна шүү. Хин та Би өөр хэн байх вэ хөө? Тий. Отоохон би бүсгүй минь нөхрийг чинь энд аваад ирээ заа юу. Хин та юу? Би. Яа. Энд нэг юм пантом гүйлдээ саад болоод ах юм аа. Энэгээр нэг пантом. Ажвана. Ажва. 하년. Бат. Ажва. Би явуулчлаа бүсгүй. Хин та юу? Би. За, нүдэн анчаа бүсгүй минь. Хин би юу? Гэхдээ би ямар нүдэн аних юм уу та энэ ч одоо. Би нөхрийг чинь аваад ирэй гэж байна. Их холоос би маш их хүч зүтгэл гаргаж яаж алчирна. Хин та юу? Би өөр хэн байх вэ? Нүдэн анаачтай. Хин би юу? Чи би нүдэн аних юм уу та ямар энэ ч одоо. За, нүдэн анчаа. Хин би юу? Үгүй би нүдэн аних юм уу яшигдаг. За. Би аних юм уу? Ямар өмрөө юм бэ энэ ч одоо. Хин би юу? Чи байхгүй өөр хэн байх юм бэ? Сүүлдээ би ч бүр өмрөх шахаж чинь. Ямар төвхтэй юм бэ чи нүдэн айнуул айн болоод болж байгаа ш. Тэгтээ айсан дээр. Би аних. Чи анаа. Би отоохон нөхрий чинь чи бас юу? Зүрхтийн машин хурц. За. Бүсгүй минь. Би нөхрий чинь маш холоос авчирч байгаа болохоор нөхөр чинь жоохон итгээд харагдаж магадгүй. Гэхдээ зүгээрээ сэтгэл санаа зүрх сэтгэл нь хിവэрэ юм байна. Та хоёр сайхан амьдрнаа эмэгтэй минь. Хин би юу? Ямар гоё юм бэ? Би нүдэн анчих нээч болохгүй. Би. Юу вэ боё? Юу өмссөн бэ? Яатсан бэ чи? Яах юу худаа цалин цагаага хаяад бүдэлж явнаа. Тэгээд бүр хотын цагад явж байгаад хувц сунраа алдаад бүр баларсан юм болсон. Яриул их түүх болно. Тэгээд танд нэг эмээ өвөөгөнтэй байж байгаад эмээ минь хуцаа өгөөд тэгээд яг гэрлүүхаа чам руу очиж яваа нэ л дээ. Тэгсэн чи яаси бүүмэд далтын зүүн сов юм уу? Бүүмэд өөр мэдрэлгүй энд хүрээд ирхий. Тэгэлгүй яа гэм бэ? Хана бисээ Оросын цүн бэлсний Жуулия Вангд үзэлсэн байхгүй. Би бүр ингэж шоконд орсон шүү дээ. Тэр чамааг үзэнгүүтээ шууд энд аваад ирсэн байхгүй юу? Тийм үү? Тий. Даанч тийм баха. Юу гэж ин тэр? Тэр чамааг гайхалтай залуу байна гэж хэлсэн. Үннийг хэлж л дээ. Намайг уучлаарай. Цалин цагаагаа айчаад баяр наадмаар чиний царайг харж чадахгүй. Тэгээд ирч чадсгүй. Яаж ч дуцны батарей дуусаад сүлжээ унаад. Тэгтээ зүрхний батарей, сэтгэлийн сүлжээ хоёр хэвээрээ шүү. Гоё хэлжээ минь. Гоё хэлсэн. Харин чамааг аль дээр дуучихсан шүү дээ боё. Уучлаа. Тий. Баярлалаа. Хоёул гэрлүүгээ ярих уу? Гэрлүүгээ. Тэгье. Хүний хамгийн сайхан зам бол гэртээ харих зам гэж байгаа шүү дээ. Харин тийм ээ. Хөөе сайн нааш ирж явчихна.
Би Ванга эмээтэй жоо адилхан байна уугүй юу? Харин би чамаа хаа нарлаа гэж утсан. Сая хүүхдүүд энэ Ванга эмээ явж гээд намайг тэгээд ирсэн байхгүй юу? Надад нэг мэрэгэн санаа төрлөө. Танаа найзууд дотор хоорондоо маргалтаад ингээд салчих гээд идэх хүмүүс байдаг штэ. Тий. Тэдрийг чи мэдээллийг надад өгч. Хооронд нь суулгах идэх үү? Яг зөв байна. Ванга эмээгийн өмнөөс Тэгье. хоёул ямар ч найз нөхдийнхөө хүрээлэл донд салалтгүй байна. Заа юу? Яг зөв байна. Явъя.